Hello guys, Maple нэрлээ. За тэгээд хэдэн ярих юм байна. Тэр 1-ээс 9-р партыг Росванаас аваад оролцсон байхгүй зургийг. Тий. Тэгсэн чинь асуудал гарсан. Одоо Росван хаагдаад Юмэ орчуулгын газар энийг цаашдаа аваад явж байгаа юм бэлээ. Тий. Зөвшөөрлгүй зургнуудын мохооныхын орчуулгыг ашигласанд Юмэгээс уушлал түүсэж байна. Тэгээд Азуу Maple 2 нь гадаад сайтаас аваад Maple нь орчуулад цаашдаа өргөжлүүлэх болно. Тий. Maple нас л англи хэлтэй. Тэжүүт нь хар миний TOEFL байна. За мохонд орцгоё. Амар олон талаа юмэрчлээ. Би тусдаа өөрөө ашиглахаар шийдээгүй билүү. Хөөх, түүнийг дургу байна гэдгийг мэдчихсэн чи бүр үзэн ядчих шүү. Жохоо эвгүй санагдчихлаа. Мэдээж би ч биш шүү дээ. Түүнийг цохролд автах бүх зүйлийг би бэлдсэн. Энэ романтик өрөө энэ новшид там мэтэх болно. Би яг л түүнийг барихаар ирсэн эрэлгэн элч шиг харагдах болно. Битгий бүх юм төлөвлөгөөний дагуу явж байна. Зов, наран гарахаасаа өмнө хитэн хэсэг болсон миний туулаа шиг. Та тэнд юу хийж зогсоод байгаа юм хэрхэмдээцээ? Хатан тан чи өөрчлөгдөхгүй байх. Тусдаа өөрөө ашиглаж эхлэе гэж хэлэхэд чинь итгэсэн бэ. Үнэхээр тэнийг байж. Сүүлдөө би таны намайг сэжиглэхийг бууруулахын тулд тусдаа өөрөө ашиглая гэсэн. Тэгсэн ч та намайг сэжиглсээр л байна. Таны хажууд байхаас өөр би яаж гин буруугүй гэдгээ батлах юм? Яах вэ? Эрхэмдээд та надаас уучлалтгүй байвал цаашдаа тусдаа өөрөө ашиглаж болох юм. Хэрвээ би уучлалтгүйхийг хүсэхгүй бол Би энэ донтголно. Үүнийг тайлаад. Энэний дотор би үнэхээр халуухан дотор хувцсамссан байгаа. Санаа зовох хэрэггүй. Угаасаа энийг тайлхий гэж би бодохгүй байна. Юу, та хаантаа онохдоо зүгээр л цам зөмсөх гэж байгаа юм уу? Болохгүй. Та энийг өмсөх ёстой. Чи ийм юм хаанаас олдсон юм бэ? Дотор өмссөн байгаа Абигейл. Юугаа харж зогсоод байгаа юм бэ? Чамд ч гэсэн таалагдахгүй шүү дээ. Хэрэггүй юм хийлгүй хурдан уушлалтгүй. би алдаа гаргасан бололтой. Өнөөдрийн үйл явдлыг ашиглаж надтай унтах шалтгаан гаргаж байна гэж бодсон юм. Энэ өөрийгөө гайхалтай ханхуу гэж бодож байгаа юм бах та. Яах вэ хаана л та? Ягаад би тийм зүйл хийх ёстой гэж? Би танд угаасаа хэлсэн штэ. Таны хайрыг сонирхгүй байна гэж. Харин надаас уушлалт гоох сонирхолгүй байгаа бололтой. Яах вэ? Би өдөр болгон энд ирэх болно. Намайг уучлаарай. Тэр арай л хурдан өөрчлөгдөд байна уу? Яах вэ? Надад дургу гэдгийг мэднэ л дээ. Гэхдээ намайг вирус гэж боддгийм бах та. Наа чи ямар ч сонголтгүй болохоор хэлж байгаа юм шиг сонсогдож байна. Жохон чин сэтгэлээсээ уушлалтгүй. Хатантан таныг удаан хугацаанд сэжиглэж, харгас аргах хэрэглэж шалгасанд чин сэтгэлээсээ уучлалт хүсье. Ингээд бүхий хэрэг байхгүй байсан юмсан. Үнэхээр таахын аргагүй хүн юм аа. Анх удаа хүнээс уушлалт гуйж байгаа юм бах та. Түүний энэ байдлыг харах таагүй санагдчихэв. Яах вэ? Энийг ингээд архи. Өмнө нь би буруу ойлгох зүйлс зөндөө хийсэн. Би өрөг цэвэрлүүлэхээр хүн дуутчихъя. Өршөөгөөрэй. Хэмдээцээ сайхан амраарай. Өмнө нь хэлсэнчлэн би танаас хайр инрэл юу ч гуйхгүй. Өв залгамжид олон эрх мэдэлж хүсэхгүй байна. Одооноос чимээгүй амьдарч таны өмнө гарч ирэхгүй. Тийм болохоор та өөр ихнэр авсан ч болно шүү. Гуй тэгэлтэй. Надтай гэрлэхээс өмнө гүнгийн охин Кэрэн нэр хүндтэй нэр дэвшигч байсан мэт те. Та хүсэх юм бол түүнийг авчирсан. Би хоёр дахь хатан авахгүй. Ямар ч байсан та эсвэл зөндөө олон авах анар байгаа. Энэ зөвлөгөө юу? Эсвэл чи? Би өөр эмэгтэйдээ дахин гэрлэхгүй. Одоо ч ирээдүйд ч. Миний эхнэр бол зөвхөн чи л байх болно. Энэ залуу чи намайг үзэн яддаггүй байсан юм уу? Ямар ч байсан хамгаалалтаа буруулж болохгүй. За ямар ч байсан та надаас уушлалт хүссэнээс хойш би өрөө рүүгээ явъя да. Өрөө рүүгээ явах замдаа хаврын салхинд гжигдүүлсэн миний бодол тасарсангүй. Миний зүрх дэлбэрэх байгаа юм шиг хурдан цохилж байлаа. Магадгүй энэ зүгээр л хүчтэй сарны өнөрөөс болсон байх. За эндээс нөгөө нэг 10 руу орж байгаа шүү за. Энэ эрх мэдлийн хүч үү? Миний гүн үрчлэнүүд бүгдээрээ алга болчихсон. Цаг хугацаа өнгөрхийн хэрээр тансаг амьдралынхаа хэм маягт би тасж байна. Эцэст мөнгө үнэхээр хүчтэй. Эхэндээцээ одоо би таны усанд үнэрт таас төрхлөө шүү. За. Энэ үнэр чинь би галзуурч эрхэмдээцээ. Дараагийн удаа сарнаагаас өөр үнэртэй хэрэглээрэй. За ойлголоо. Юу би энийг хэлж болохгүй мэдэхгүй л байна л та.
За. Нөгөө тэр өдөр хаатан та хоёрын донд ямар нэгэн зүйл болсон уу? Ямар нэгэн зүйл болсон уу? Та явчаад удаагүй буцаад ирсэн. Миний сонгосон лаа таалагдаагүй юу? Эсвэл бол царнанаас болсон уу? Эрхэм дээд сарны дургуун болов? Тэрнээс олоогүй. Тэр өрөөг чимэглэхийн тулд үнэхээр их хичээсэн л дээ. Үгүй ээ л үү дээ. Магадгүй татвар өмссөн хувцас чинь эрхэм дээдийн сонирхол биш байсан юм болов? Эрхэм дээдээс халуухан татвар хувцаснаас илүү өхөөрдөм дуртай гэж үү? Би үнэхээр мэдрэмжгүй юм аа. Тийм юм дургүй эрхтэй хүн байдаг гэж үү? Тийм биш ээ, битгий санаа зов. Бүх юм сайн болсон. Юу гэсэн үг юм бэ? Би дараагийн удаа бүх зүрх сэтгэлээ зориулан ажиллах болно. Би алдартай татвар хувцсны дизайнертай холбогдсон. Танд бэлэг ирлээ. Хинээс ирсэн юм? Энэ хаантнаас ирсэн? Юу? Энэ харьцаагүй татвар хувцас байхаа. Үгүй, тийм байх ёсгүй, тайвшир галаараа. Энэ юу гэж болох вэ? Хараалтай хөвгөлтэй явуулсан юм бах та. Чи нэг эрхэм дээдс явуулсан гэсэн мэт дээ. Тийм ээ, эрхэм дээдс. Хөө, эрхэм дээдсээ юу юм бэ? Би ч гэсэн хармаар байна. Энд чинь үгүй л үгүй үнэхээр хөөрхөн тоолой байна. Ээж ах хоёр юм бах та. Нүд нь алмаз юм байна. Энэ тоолой эрхэм дээдс шиг харагдахгүй байна гэж юу? Энэ гарцаагүй миний тэр өдөр өмсч ийсэн хувцас мөн байна да. Тэгээд энэ жижиг нь магадгүй болроог үнчиг харагдаж байна. Яхав тэр миний бодсон шиг тэнэг биш л юм. Хөөх ямар хөөрх юм бэ? Хааны тулаа хаана байгаа юм бол? Гэтэ бодоод үзвэл хаантанд тулаа зовхгүй байх л та. Энэ юу вэ? Захиа. Би гүнжийн таашинттай холбоотой явдлын талаар сонссон. Хэрвээ хааны ордны төсвийн журмыг үл тоомсорлсон дахин нэг хэрэг гарвал Адан хаанд хуваарлагдсан төсвийг бууруулна. Цаашид ийм үйлдэл хийхээс татгалзсан уу? Эрхэм дээдсээ. Мөн охоо чиний талаар хэлсэн бүх үгээ буцааж авлаа. Цаг гаргаж хүрэлцэн ирсэнд талархлаа хатантаа. Чанартай бараа байгаа гэж сонссон. Ямар ч асуудал байхгүй юу? Мэдээж асуудалтай байж яахан болох билээ. Энэ бараа хэдийг үнчж байсан дэвчхийн аргагүй зүйл билээ. Энэ байхад гарцаагүй болроо. Үүнийг хэлээр давал хориотойч чи үнэхээр чадварлаг юм аа. Би Кромбеш хаанд улсаас ажиллахдаа нууцаар хэдийг худалдаж авсан билээ. Энэ өнөр би чамайг сайн шагнах болно. Танд хэлээлаа эрхэм дээдсээ. Надад бэлдсэн хідэн зүйл байгаа. Танд таалагдах байх гэж бодож байна. Та харах уу? Мэдээж. Өмнө нь бүх худалдаа ачаад хог авчирч байсан ч одоо арай дээр зүйл авчирч явах шүү. Таны авчирсан зүйл надад таалагдсан. Итгэж болох хүн шиг санагдаж байна. Тийм ээ, яг тэр тэл шиг. Ингээ чаптаар 11 орж ийнэ. Энэ зүйлтийн талаар ярилцъя. Энэ бол ховор дээд зэрэглэлийн лусын дагнуудын гүнжиж авч чадахгүй зүйлт. Эрхэм дээдсээ зөвхөн танд 12 сая перо ногоор санал болгож байна. Юу гэж бодож байна? Үүнээс дээр зүйл байхгүй юу? Эрхэм дээдэс гоёл чимэглэл сонирхдаггүй бололтой. Энэ вари юу гэж бодож байна? Алс дорнод нутгийн хааны гэр бүлийн хөв дамжиж ирсэн эд олж явах үнэхээр хэцүү байсан шүү. Өөр. Хуурамч гэдгийг нь мэдээд байгаа юм байх та. Тэгвэл өөр арга алга. Бодож байсанчлан эрхэм дээдсээ эрхэм дээдсний нүдийн зэргийн зүйлд ханах билээ. Шидэд хаант улсаас ирсэн эрхэм дээдэс зориулагдсан ид шидтэй зүйл байгаа. Чи сая ид шидтэй зүйл гэсэн үү? Үнэхээр ховор. Миний арганд орчлоо шүү. Хязгааргүй мөнгөний хахайгаа хянах цаг болсон бололтой. Хаансан нөгөөдхөө аваад ир. Үгүй байлгүй дээ. Та нөгөө зүйлийн талаар яриад байна уу? За ойлголоо. Тэр үлээгээрээ энэ үнэхээр гайхалтай биш гэж үү? Энэ бол өглөөний шүдэр үрийн гэрэл аалцны дороор нэгсэн даашинз юм. Ид шидээр хийсэн учраас тэнэг хүн харж чадахгүй. Эрхэм дээдсийн нүд яалтчгүй энэ үзэгсэлэнтэй даашинзыг харж байгаа байх. Өмөссөн ч өмсөөгөө мэдхүнгэн зун сэрөвхөн өвөлдүүлээхэн бас гайхалтай харагдаг. Ийм үнцэнтэй бараг насан туршдаа хайгаад олдохгүй бэлээ. Юу гэж бодож байна? Энэ гайхалтай биш гэж юу? Үнэхээр үзэгсэлэнтэй. Үнэхээр хатанданд сайхан харагдах болохоор би 300 дээр оноор санал болгож байна. Даашинз гинэ. Тийм ээ, магадгүй та харахгүй байгаа юм уу? Бахархлаа бодоод харахгүй байна гэж хэлж чадахгүй. Мэдээж чиний хэлсэнчлэн үнэхээр гайхалтай хувцас юм. Яг бодсноор. Тэгвэл энэ даашинзыг
Хачирхалтай энэ эрэгтэй хүний костюм шиг харагдаж байна. Энэ надаас илүү чамд илүү сайхан зовхгүй гэж юу? Чи эхлээд өмсөтөх. Хэрвээ энэ надад таалагдах юм бол хаантанд би санал болгох болно. Би бодож байсан члэн буруу бараа аваад ирсэн бол л тэ дараа дахиад өөр бараа. Би чамайг өмс гэж хэлсэн шүү. Харуул удаа наад нэг юмдаа над хувцсыг өмсгөөд гаргаад ир. Эрхэм дээдсээ. Наад хувцс чинь чамд үнэхээр сайхан зохиж байна. Тийм болохоор наад хувцтайгаа зөхөх ёстой газар руугаа явах ёстой биш гэж юу? Түүнийг газарт орох гямданд хорь. Би түүний царайг дахиж харамааргүй байна. Би чи хэрэг ашиглуулчихсан юм бэ? Абигийн гинтийн сонирхлын өөрчлөлтийн улмаас худалдаачид маш их хохирол амссан. Арай илүү дээр юм алах уу? Өршөөгөө чайрал. Өхөөрдөм нэг тийм онцгой 11 настай охин таалагдахаар Үүнэндээ би нэг жинхэнэ ижидтэй зүйл авчирсан. ойлголоо. Үл үзэгдэх даашин зүү. Та эхлээд харж болгоно уу? Ачааг аваад ир. Энэ билээ эрхэм дээдсээ. Шидэд дагнисын хийсэн тойл бас үннийг хэлдэг тойл гэж нэрлэдэг. Чиний хэлснээр энэ тойл үнэнийг хэлдэг гэж үү? Тэгэхээр толимын энэ хорвоогийн хамгийн үзэсгэлэнтэй нь хэн бэ? Юурэнд хэлэхэд чи надаас хамгийн тэнэг асуулт асуусан хүн байлаа. Энэ хүрээд парт 4 дууслаа. Тэгээ та хэд унших хүсэх юм бол роосон юм уу? Юм руу ороод уншаарай. Азуусааг сайн магтах юм бол манхууч нь хурдан орно шүү guys. Би маргааш шалгалтай жигсэн 1К үрдсэнгээд ингээд сууж ийна. Тийм бүгдэнд нь хайртай шүү. Тэгээд парт 5-аар уулзцгаая. Bye.